Монгол ахын дүүсээ Монгол улсын үндсэн хуулийн 3-р зүрхийн нэгт засгийн бүх их ард түмний нийтлэл нэгснээсаа ард түмэн засгийн эрхийг төрийн эрхэд шууд оролцсон мөн тооцсон төлөөллийн байгууллагатай улсын хурд сонгогдсон төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхэд оролцсноо гэж заасан. Сүүлийн 25 гаруй жил хүрэлтэн тогтсон үндэс ухшилтай нийгэм, төр, бизнес, өндрийн сургуулийн манан бүлэглэлийг нураах, түүний толгойлогчийг огцруулах энэ тэмцэлд Монголын ард түмэн үндсэн хуулийн 3-р зүйлийн нэг заассны дагуу улсын хурд сонгосон төлөөлөгчдийнхөө олонхоор дамжуулж хийж байгаа байлаа. Өнөөдөр ард түмэн төрийн эрхэд шууд оролцох хэрэгтэй гэж байна. Үндсэн хууль заасан үг хэлэх, үжил бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж байна. Манан бүлэглэл ямар хортой гэдгийг сүүлийн 25 жилийн нийгэмд үүссэн бэхжмүү сайд ядуурал байгалийн баялаг зэмлэгч байгаа хэсэгт тод харж байна. Манан бүлэглэлийн гол зорилго нь бол байгалийн хөлийг баялагийг өөрсдөө авчих, зөвхөн хэсэг уулаг хүмүүс завшуулахад урсгав. Үндсэн хуулийн 6-р зүйлийн нэгт газрын хэмжээлэх баялаг ард түмний нэгт төрийн хамгаалалтанд байна гэж заасан. Гэтэл сүүлийн 25 жил өнгөтэй өөцтэй бүх баялагийг манан бүлэглэл хамж эцсүүлтэн улс нь хоосон, газрын хэмжээ хоосон, байгалийн суулгагдсан, ард түмний ядуу улс нь амарсан ийм нөхцөл явахыг мэд хүч зөвшөөрөхгүй. Тийм учраас нэм дараа манан бүлэглэлийг зогсоож түүний сүүлийн хамгаалагч болсон улсын хурлын дарга Мегомбын хөлтийг авцрахыг мэд шаардж байна. Шаардж байна. Манан бүлэглэл гинтүүд ажиллагаа тусгайлуулаа пүүсүүхийн байгууллагад сургуулсан гар хүлээрээ дамжуулж чадвартайгаар нийт үнэтэйгээр хамгаалсаар ирсэн. Үүнийд цэгтэй цагт болсон. Пүүсүүхийн байгууллагыг манан бүлэглэл гаргуулж болж байгаагаа түүнийг өдөртөн зохион байгуулж байгаагаа улсын хурлын дарга Мегомбын хөлт өөрөө архад ажиллагаараа ард түмэндээ нуцаа харуулсан. Улаанбаатар хотын утаа төвчрөл агаарын бохирдол иргэдийн ядуурал тэгшүүс байдал бүгд Мегомбын хөлтийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатарын засаг даргаас захирагчаас ихсэн давагдаж цэцэрлэг өгсөн гэж үзэж байна. Төрийн улсын нэмэлцэх 64 гэх хэрэгт жигсэл хийлээч. Төрийн албыг нэмэлцэх төрийн эрхийг хууль бусаар санаахад оролцсон гэдгээ Мегомбын хөлт өөрөө хүлээн зөвшөөрсөн ард түмэнд хариуцлага тооцох хангалттай үндэс мөн гэж үзэж байна. Нийгэмд өнгөтөвсөнд шудрагаас нухчин дарагдж шудраг бус цэцэрлэг өнгөчтэй болсон байна. Нам номсон булхай дүүрэн бизнес хөнгөр бүлэглэлийг оролцуулсан, хуулийн байгууллагыг оролцуулсан, байгалийн баялагийг авч Монголын баялагийг зөвлөх санаахалтай манан бүлэглэлийг устгахын тулд та бид их тэмцлээ эхлүүлж байгааг мэдэрч байна. Өнөөдрийн цугласан ард түмнийг ард түмэн биш гэж басан боломжиж байна. Өнөөдрийн ирсэн ард түмнийг мөнгөөр хүрэлцэн ирсэн гэж басан боломжиж байна. Тэд өнөөдөр улаан өрөөнд ажил
болон түүний толгойлогч Ягонбын хот ард түмэн хүчтэй гэдгийг шалтгаалсан тэмцлээ мэд өнөөдрөөс ард түмэнтэйгээ хамтарч байгаа энэ тэмцэлд адаадд суугаа илүү нэгт Монгол ахын дүүс нэгдэж байгаагаа илэрхийлж байна. Энэ тэмцэлд орон нутгаас иргэд маань өнөөдөр хүрсэн ирсэн байна. Дархнаас, Эрдэнэтээс, хөдөө орон нутгаас Ақтуугаараа байгууллага хамтолноороо найз нөхдөөрөө ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууд ард иргэд маань улс их орныхоо ирээдүйн төлөө үндсэн хуулийн 6-р зүйлийг нэг заасан байгалийн баялаг ард түмний мэдсэн заалтыг цаашдаа хэрэгжүүлэхийн тулд замшигдсан, булаагдсан, тоногдсон баялагаа буцаан авахын тулд улс их орондоо эзэн байхын тулд их орон засгийн нэгдсэн билээ. Манан